багш нэг юм бодлоо. Энэ дэлхийн алдартай амжилттай явж байгаа улс төрчид, энэ мундаг зохион бүтээгчид, тийм үү, энэ хиймчид, физикчид, энэ амжилттай явж байгаа урлагийнхан ч орны дунд эдгээр ерөөсөө өөрсдөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт ерөөсөө л англи хэл сурсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг багш нь зүгээр ингээд дэлхийн нийтийн болов гэж бодохоор үгүй. Монголда багш нь энэ залуухан туранхай байхдаа inspired by заа гэдэг англи entertainment talk show хийжээ л да. Everybody, this is Mongolia's first English talk show inspired by Zaya. Тэгэхэд энэ манай Монголын алдартай явж байгаа, амжилттай явж байгаа хүмүүс ч гэсэн тэдний бас л өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт англи хэл байсан. Аялагч ганхуу ах 7 хоног болгон гадаад явж байгааз. But how do you manage all these works? Give them advices to Mongolian young people. Oh, it's very simple. Just if you want, do something. You can do. And Продюсер Наранзуу ах гадаадын зах зээлд гарч байгаа биз. First of all, thanks for coming. And how is your weekend? Well, thank you so much for inviting for this new entertainment program. Манай хилтэй жүжигчид Холливуудын кинонд хүртэл тоглоод эхэлжлээ. Энэ бүгд юу хийсэн гэж бүгдээрээ хэлэл байсан. Юунд нь айд юм бэ? Хэдүүлээ зөвөр өнөөдрөөс эхлээл англи хэлээ сурах. Айхан байхгүй.